Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гараг 9 цаг 10 минутанд танд хүрдэг. Яманы махан халуун дээр нүрэ Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиоос хөтлөгч Царай муутай айрын болон Ааш муутай айрын нар хамтран өргөн. За найруулагч Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай Hot Topics нэвтрүүлэгтээ Ride Smart Quick Go гэдэг дайгдах амархан боллоо. Qgo хамтран ажиллаж байна. За мөн уух тусам улам дуурлан уснаас илүү шингэн нөхөн эрүүл ундаа 100+ хамтран ажиллаж байна. Өглөөний минь дарыг сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа, сайхан амруу. Сайхан амарсан. Зя топик нэвтрүүлгийн ихний булангараа бүгдээрээ өнгөрсөн дугаар дээр YouTube дээр байгаа комментууд уншдаг. Зя би ихнээс нь уншия. За, Манай байнгын сонсогч доо Hyun 4191 гэдэг хэрэглэгч маань сайн уу соод ирээд 20 жил болж байна уу? Ажлаа хийнгээ байнга сонсдгоо. Солонгост 20 кг будаа 50,000-аас 70,000 вон байна. Япон будааны үнс сонсоод шок гэсэн байна. Чихэндээ итгээгүй гэж байгаа. Өдгөө солонгосоор өчсөн байлээ шүү. Яг энэ хэсэг нь. Тэр чинь 30,000 төгрөг гэсэн үг шүү дээ килограмм. Махнаас 2 дахин үнэтэй ч юм уу заастаа. Амар үнэтэй тийм ээ Японд. Тэгээ нөгөө будаа иддэг арт түмэн бас будаа үнэхээр хүнд тусчих шиг байна тий. Юу Япончуудад те Япончууд нэлээд л хэцүү байгаа юм шиг үлээ. За дараагийн хэрэглэгч болохоор Enja John 2615 гэдэг хэрэглэгч хаваагаас мэдчилж байна. Дандаа сонсдог шүү. Дэлхийгээр аялах үедээ танахантай дандаа хамт байдгаа. Трамп бас манай ах штэ би бүр саналаа өгсөн. Та хоёрыг сонсох дуртай. Та хоёрын одоо энэ нөгөө ховж үерж ах дуртай гэж байгаа. Англиар бичсэн байгааг нь би орчуулж уншиж байгаа шүү. Гэхдээ та хоёр маань аялга дээр жоохон ажиллах хэрэгтэй байна. Бусдаар бол сайн байна шүү. Сиднейд сонсож байна. Удахгүй хавааруугаа нислээ гэсэн байна. Тэгэхээр аялгын тал дээр уучлаарай. Үнэхээр гоё чинь. За миний хувьд бол би ариуг нэг мэдгүй. Миний хувьд бол үнэхээр Монголын бүтээгдэхүүн болохоор нүгтэй хэрэндээ л одоо нэг жахан Орос гэх юм уу Монгол аялахтай одоо нийт. За өнөөдрийн сэдвүүдлэг бүгдээр орцгоё. За манай айри юунд одоо чөтгөр шулмсанд итгэдэг үү? Ёстой итгэдэг шүү дээ. Ёстой итгэдэг үү? Аимшиг кино мөн үзээд ийгүү юу? Инээд хүрээлээ те. Инээд хүрээд байдаг. За тэгдгийн хүмүүс юм ярьдаг штэ. За би сүнсэнд итгэдэггүй. Гэхдээ шүүн болохоор жоохон миний бодол задгаа олдголтой. За чөлөөцөд гэж эхэлдэг л тэгэл янз янзын юм хөдөлж байгаа юм шиг. За Америкийн хамгийн алдартай хүүхэлтэй байдаг. Хамгийн аимшигтай хүүхэлтэй гэж хэлж болно. За түүний нэрийг Annabelle гэж нэрлэдэг билээ. За Annabelle гэдэг нэртэй кино бол мэдээж 3 кино гарсан. 2014, 17, 18 онд гарсан. Алдарт Warner гэр бүлийн хамгийн гол одоо хүүхэлтэй бол Annabelle. За энэ зүгээр л муу ёрын сүнсний одоо бэлэг тэмдэг гэж хэлж болно. Ийм хүүхэлтэй байдаг. За энэ хүүхэлтэйг үзүүлэн тоглолтоор аваад явж байгаа юм байна. За энэ Warner гэр бүлч нь бол яг ингээд нөө чөтгөр шулам судлаачуд гэж ярьдаг. Судлаад янз янзын ингээд чөтгөр шуламсын хэргүүдийг одоо юу гүйдэлтэй айлуудад гэрүүдэд очиод судлаад явж байгаа юм гэр бүл. За энэ ингээд цуглуулгахдаа гол ингээд цуглуулсан хамгийн том одоо дүр нь бол Annabelle гэж яваад. За Annabelle-ийн түүх бол ер нь юм байна. 1970 онд ээжээсээ нэгэн охин бэлэг авсан. За энэ одоо бэлгэнд авсан энэ одоо юу н одоо хүүхэлтэй нь гэртэн байж байхдаа энэ тэн ингээ гарч ирээд байсан. За ингээ хажууд нь байгаа цуг амьдарч исэн охин цуг амьдарч исэн найз нь хүртэл энийг анзаарал энэ ч тавингууд нөгөө газар гарч ирэл энэ тэнд нүүжчихэл тэгээ энэ тэнд ингээ бидэнд туслаач гэдэг бичиг гарч ирэл. За тэгээд ингээ Warner-ын хандсан. Тэгээ юу гэж Warner-ын эхлээд эдэн чинь ингээ сүнстэй ингээд канон дээр ч бас гардаг холбогдоод сүнстэй холбогдоод юу гэж хэлсэн бэ гэхээр за энэ сүнсэнд 7 настай Annabelle Higgins гэдэг охины сүнс хорогдчихжээ. Тэгээд ганцаардаад байгаа юм байна. Тэр та нартай байж гэх нь за дахиад байж гэж ярьсан. Тэгээд хожимоо юу гэдэг вэ гэсэн чинь наад чинь 7 настай охин биш байна. Тэгээд нэг дайруулаад өгсөн 7 настай охин байсан тэр биш байна. Наад чинь жинхэнэ чөтгөр байна гэдэг. За тэгээд л байсан газар болгоноо л аимшигын хэрэг болж исэн тийм үйл явдлууд болдог. Annabelle-ийг эндээс авангуудаа Warner-ын судлаад үнэхээр би юм далдын хүч аимшигтай хүчийг харж байгаа юм байна гэд тусгай шившигтэй ингээд шилэн дотор хийгээд тэгээд өөрсдөө гэртээ ингээд хадгалж идэг. За тэгсэн чинь энэ одоо юуг Annabelle-ийг нь сүүлд 2-3 удаа ингэж яасан юм байна. Үзүүлэн байдаг. Одоо Warner гэр бүл бол өөрсдийн гэрээ музей болгосон. Энэ дотор нь ороод нэгэн хүн за чи өөрийнхөө юу чаддгийг надад хэлдэ харуулдаг бассан юм байна. Харж байгаа. Энэ хүн дараа нь аварт ороод насарцсан. Йоо, ямар сэвтэй юм бэ? Мотоциклийн аварт орсон байдаг. Дараа нь нэг нь лам орж ирчээд энэнийг ингээл үзүүлэн дотор явж байгаа л наад чинь зүгээр л хүүхэлтэй шүү дээ. Юм сүртэй юм гэсэн чинь дараа нь бас осолт орцсон.
За ер нь гэх мэтчлэн юу гэдэг вэ гэхээр Америкчууд яг энэ Анабель гэдэг хүүхэлд бол үнэхээр сэвтээ тий янз янзын асуудал ороод идэг юм алдартай хүүхэлтэй байдаг. За энэ одоо музейгээ бас байрлуулах газар нь олдохгүй байгаад мөнгө цуглуулах хэрэгтэй болоод үзүүлэн тоглолтоор яваад байна л да. За тэгсэн чинь үзүүлэн тоглолтоор явж исэн Луизианад очиод цагаан том ордон гэдэг цагаан ордон юм барилга байдаг. Тэнд очиод үзүүлэн байж тэнд нь гал гарцсан. Гал гарцсан. Тэг хүмүүс заастаа сэвтээ Анабель ер нь л юу яачлаа төмөр тавчих шиг боллоо гэд яаж яасан. Одоо таамаглал янз бүр ярианы сэдв болж исэн чинь энэ үзүүлэн тоглолтын дараагийн хотод очиод музейлэн хүмүүс очисон чинь үзүүлэнгээр явж музейл очисон чинь Анабель олддгүй. За ингээд гал гарцсан дараа Анабель байхгүй болсон. За наад чинь зугатаацсан юм шүү. Ер нь өөдөг чинь алгаа үлдээд их өргөжлүүлээд байгаа юм шүү. Гээ хүмүүс ерөөсөө яагаад байгаа юм бэ? Шуураад байгаа юм байна. За Google сүүлийн 2-3-7 хоног одоо 2-3 хоногийн турш Анабелийн тухай хайлт гарч ирлээ. Анабель алга болсон хаана байна гэсэн хайлт. Is Annabelle missing гэдэг хайлт 200 мянган хайлтаар Америкт одоо тэргүүлж байна. Хүн болгон л энэ тухай ярьж байна. Анабель яац юм бэ? Хайчч байгаа гэд. За Анабель гэдэг хүүхэлтийг манай найруулагчид үзүүлэх болох. Кино гарсан гэж хэлсэн шүү дээ. Кинон дээр бол их муухай юм дүртэй юм шоолгтой юм ч гэдэг шиг хүүхэлтээр дүрсэлж харуулдаг. Бүлтгэр нүдтэй хацар нь улаан хацран дээр нь цусмас болцсон юм шиг нэг тийм шаазан маа. Нэг тийм юу одоо нөгөө нэг лагтцсан мод юм шиг тиймэрхүү хүүхэлтэй байна л да. Одоо тийм хажууднаага энэ хөөхөн царайтай чихмэл нэг жинхэнэ Анабель юм уу? Энэ жинхэнэ Анабель бол ийм нөгөө даун хүүхэлтэй юм байна. Би бас тэгж ерөөсө боддгоо. Одоо киног нь үзчихэл Анабель гэдэг чинь ийм хажаа юм шигтэй царайтай ингээ ийм одоо бэлгийг одоо охиндоо өгнч гэж одоо юм. Үнэ. Охиндоо өгнч гэж яах вэ? Уг нь бол их хөөхөн хүүхэлтэй юм байна. За тэгээд энэ хүүхэлтэй нь одоо алга болсон гэж яагаад бөөн хүмүүс хайгаад Анабель алга болчлоо. За өстой хэрэг тарихандаа гэсэн чинь аль биесний мэдээлэл гарсан. За энэ одоо ингээд үзүүлэлт тоглолтыг одоо үзүүлж явж байгаа байгууллага байгаа. За энэ байгууллага нь Анабель алга болоогүй байранда байгаа гэд. За аль биесээр мэдээлэл гарсан санаа зовох хэрэггүй гэд. Гэтэл хүмүүс нэг юм юкиндээ нэг юм юмд итгэхийг хүсэхээр итгэдэг ш нь догтлол нэрээ ингээл амар санагдал тэгэл хүмүүс шуурал байгаа юм байна л да цуурал. Гэтэ Анабель чихнээс алга болсон. Тэр хүмүүс зүгээр ингээд айдсын ингээд намжаахын тулд худлаа мэдээлэл хийсэн байж магадгүй. Яа. Анабель хаалгач тогшоол гэхгүй. За ямар ч байсан Анабель байгаа шүү манайхан сандрах хэрэггүй. За манайд ч одоо ямар амгаахтэй гэд Америкчууд сандраад юм байна. За дараагийн мэдээлэл рүү орох. Дараагийн мэдээлэл рүү орох. Би гэхдээ энийг ийм царайтай, ийм хөөрхөн царайтай өгөлтэй гэж бодоочгүй. Би бүр аваалт ирлээ дунтчих юм байна. Хэрвээ зүгээр би мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй дээрээ бол. За дараагийн мэдээлэл. За дараагийн мэдээлэл яа харахгүй. Юу яасан? Ойрын үед ер нь ойрын хэдэн сар Путин гэдэг нэр тренд дээр дээгүүр орж ирээгүй. Үнэхээр Орос дээрээч тэр за англи хэлтэй орнууд дээрч тэр тэгсэн чинь өнөөдөр англи хэлтэй орнууд дээр Путин нэлийн дээгүүр орж ирсэн. Мэдээж үүний ард нэг хүн л явж байгаа. Одоо чи өөртөө нөгөө албаар яриад байгаа юм биш энэ хүн чи өөрөө яригадаад байна гэж яриад байгаа шүү дээ. Манай ах Дональд Трамп Владимир Путиний талаар мэдээлэл хийжээ. За ингээд Путин гэдэг нэр хүссэн хүсээгүй тренд дээр өөрөө Трампын амнаас гараал ороод ирсэн юм байна. Манай ах чинь Путинийг одоо дэлхийн од болгоод байгаа юм шиг. Ойрын үед яригдахгүй нэг ойрд нэг жоохон ярьж өгөөдөө гэдэг. За ингэсэн нэм гарагта Дональд Трамп одоо сэтгүүлчдэд хандан хэвлэлийн урал хийсэн. За энэ үеэрээ Владимир Путиныг нийлээ ноцтой шүүмжлэлээ л те. Тэгэхээр өөрөө болохоор ер нь бүрийн эрхээ авсныхаа дараахан одоо Украины дайныг дуусгана гэдэг аль биесны мэдээлэлээ игээд хоёулын энэ талаар ярьжсэн. За тэгвэл одоо болохоор Владимир Путинтэй ингээд юм уу бит хоёр ингээд vibe таардаг гэж ярьдэн шүү дээ. Бит хоёроо ингээд энерги таарад байдаг. Би энэ хүнийг маш сайн мэднэ. Бит хоёр маш сайн ойлголцдог. Гэхдээ яагаад удаа дараа Украины ингээд хотууд руу гал нээгээд энэ одоо дайныг зогсоох ингээд нөө ямар нэгэн оролдлого хийхгүй байгаа юм би үнэхээр ойлгохгүй байна. Владимир стоп гэж хэлсэн заяа бүр цаачин. Тэгээд ерөнхийдөө бол Путин яг ингээд одоо гаргаж байгаа шийдвэрүүд хийж байгаа үйлдэлүүдтэй сэтгэл хангалуун бус байгаагаа. За тэгээд нэмээд Путин маш олон тооны хүний амь насыг хөнөөгөөд байна. Энэ Путинд ер нь ямар чөтгөрөн тохиолдчиход байгааг би мэдэхгүй байна гэжсэн. Би энэ ямар нэг үг хэлээгүй яг Трампын өөрийнх нь орчуулад ярьж байгаа шүү. Тэгэхээр би Путинийг маш одоо урт хугацааны турш мэднэ. Уулзах болгондоо бит хоёр үнэхээр сайн яриа нийлдэг. За гэхдээ энэ хүн хотууд руу одоо буужин харваад хүн алаад байгаа надад ерөөсө таалагдахгүй байна. Хэрвээ энэ үйлдэл удаа дараа давтагдаад ах юм бол Оросын холбооны эсрэг дараагийн шатны хориг арга хэмжээг авах болно гэдэг ийм мэдээлэл хийж л дээ.
ууган Трамп ч нь бол танаа ах ч нь бол одоо гарч ирэхдээ би Путиндээ уулзраа болж чаднаа. Би өстө надад энэ залуу их таалагддаг мал гэ бах магтаж гарч ирсэн. Одоо бол нөхцөл байдал жоох өөр болж эхэлж байгаа юм байна тий. Ялцчгүй яг өнгөрсөн сард л Путиний эсрэг нэлээд түүхэндээ анх удаа Трамп маш одоо шүүмжилсэн мэдээлэл хийсэн шүү дээ. За үүний дараагаар одоо болохоор зүгээр шууд ингээд асар их олон тооны хүний амь насыг хөнөөгөөд байна гэдэг бүр энэ өгүүлбэрт ингээд хит давтаад хэлсэн байна. Энүүгээр бол энэ ч одоо шууд буруутгах чинь л гэсэн үг л дээ. Одоо манайхан бол буруу шаана гэж ярьдаг да тий. Баг Жорж Буш ч Путиндээ уулзчаад нэг сүртэй бас мэдээлэл хэлжсэн. Би түүний нүдлэн өнгөсөн. Би сэтгэлийн толдох шиг болсон. Яа. гэж хэлээл би Путиныг ойлгосон. Гэт хэлж байгаа л буруудсан юм да гэж. За хамтран ажиллагчаа танилцуулаад гэх. Хамтран ажиллагчаа танилцуулаад би үргэлжлүүлэх шүү. За манай нэвтрүүлэгтээ Right Smart Quick-Go дайгдах амархан боллоо орой те. Q-Go хамтран ажиллаж байна. За би татад суулгасан хүн байна. За үүснэ ашиглаж. Би өнөө өглөө Q-Go өргөсөн шүү дээ. Тэгээд километр 1400 гэсэн шүү дээ. Тийм километр нь 1500 байсан уу? За ер нь одоо Q-Go бол би хилээд байдаг шүү дээ. За ямар нэгэн тийм ус салбарт өрсөлд төгчд олон байх тусмаа үйлчлүүлэгчдийн авах ингээд чанар дээшлэнэ. Яг тэр өрсөлдөөн дундаас хамгийн шилэгдмэл одоо үйлчлэгээ бидний гарт хүрх юм биднэрт ингээд хүрэх нэ. За тэгвэл яг одоо манад байгаа дуудлагын такси үйлчлэгэн дээр Q-Go гэдэг энэ үйлчлэгээ нэмэгдэж байна. Манайхан Q-Go гэж хэлэнгүүт хэрвээ чихэнд чинь баригдахгүй байх юм бол лайвын дор баннер дээр үсгэн явж байгаа шүү. За тэгэхээр нэгдүгээр дуудлагын таксины үйлчлэгээ шинээр нэвтрээ зогсохгүй шинэ үйлчлэгээ гаргаж ирж байгаа. За энэ нь юу вэ гэхээр дайгдах гэдэг үйлчлэгээ. Дайгдах гэдэг нь ямар утгатай юм бэ гэхээр 1 км-д 1400 төгрөг төлнө заяа. Төлөөд хүлээлэг, дуудлага, төгжрлийн нэмэлт төлбөр төлөхгүй. Одоо жишээ нь төв зам дагуу ингээл орой морой ажил тараад хүмүүс чинь такси явах гэдэг олддоггүй шүү дээ. За дайгдах дээр нь дарсан Q-Go дуудсан байж ангууд суулаа зүгээр километрийнхаа тий 2 км явах юм бол 2800 төлөөл буух юм байна. Тэгэхээр магадгүй үнэхээр ингээ оргил цагийн үеэр такси олддгүй бол Q-Go-ыг татаж суулгачаад дайгдах гэдэг үйлчлэгэнд нь бас нэг хамрагдаж үзэхэд бол буруудахгүй. Нэмээд бас эднийх чинь жолооч нартаа зориулаад шинээр авах гэдэг тий. Гэхдээ энэ одоо хувьтай машинд хэн бүхэн өглөөрөө ажилд харах цаг дайгдах үйлчлэгийг асаагаал шууд дайгдаад мөнгө аваад бас хийгээд авах боломжтой юм байна. За ер нь бол энэ яг эд түүжрээний үеэр нийт одоо машины тал нь 2-оос цөөн 2 буюу түүнээс цөөн одоо зорчигчтой явдгаа гэдэг. Яг ингээ харахаар бүгдээрээ л түүжрээд байдаг. Тэгээд яг хойдлын судлан ч юм уу хоосон байж идэг. За тэгээд ингээл шаардлагагүй том машинаар ингээл одоо замаараа түүжирж идэг шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ одоо юуг одоо төвжирлэгч бууруулах арга гэж болох юм. Дээрэс нь одоо би жишээ нь ихэнхдээ л ер нь хүүхдээ л хүргэж тардیں۔ Хүүхдээ хүргээл өөр зайтай явж байхдаа та хүн авах боломжтой бол дайгдах үйлчлэгээ Q-Go-ыг аваад шууд мөнгө бас хийгээд авах боломжтой байна. Мөн нөгөө талаар энэ бас хотынхоо төвжирлэлд бас хувь нэмрээ бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа нэг том үйлдэл мөн байна. Бас нөгөө талаасаа тий ганц бие хүмүүс заяана энтэйгээ таарах юм байна. Бас манаа. Яг харж байгаа шүү романтик шүү. Кино. За тэгэхээр ер нь бол товчхондоо та Q-Go үйлчлэгээ гэдэг аппликейшнийг татаад авах хэрэгтэй юм. Хоёр талд нь хэрэгтэй ийм аппликейшн байна. За тэгэхээр Android хэрэглэгчид бол Play Store-оосоо, за Apple хэрэглэгчид бол App Store-оосоо Q-Go гэж татаад аваарай. За тэгээд Q-Go цэгийн сайтаар ороод мэдээлэл авах боломжтой. Мэдээж Facebook дээр Q-Go такси үйлчлэгээ гэж бичээд ороод лайк дараад бас мэдээлэл аваарай. За холбогдох утасны дугаар нь 77 77 98 77 77 98. Зя манай нэвтрүүлэгтээ Q-Go хамтран ажиллаа. Баярлалаа. Зя би мэдээлэлээ үргэлжлүүлнэ. За ингээд ерөнхийдөө энэ амралтын өдрүүдээр Дональд Трамп ерөнхийдөө нийлээд завгүй байх шиг боллоо. За Путинийг нэг сайн одоо донгодож аваад гэх юм уу? Хэвлийнх нь л донгодлоо л да. Ингээд үргэлжлүүлээд Европын холбооны эсрэг бас нэг мэдээлэл хийсэн. Энэ нь юу вэ гэхээр за би түрүү хин мэдээлэл уншиж байхдаа ёо нэг ингэж нэг амьдралдаа нэг тий тий чадвал чад болов гэх нэг гидигээ сууж байгаасаа насаараа л хүний аятал засч амьдралаа гэдэг бодож суужсэн байхгүй. Амандаа өглөө суужсэн. Тэрний бас ариугүй сонссон. За тэгсэн чинь яасан бэ гэхээр за Европын Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд одоо өнгөрсөн сард дэлхийн улс орнуудын эсрэг худалдааны өндөр тариф тогтоож байгааг мэдэгдсэн. Ерөнхийдөө яг энүүгээр бол нилээд одоо улс төрийн давцанд бол том самраа хийсэн.
За энэ худалдааны тарифын эсрэг бол хүмүүс бол одоо яах аргаа олохгүй хийд имэйл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчд одоо тал засч эхэлсний нэг нь одоо чинь Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч бахан гольфчдод дагуулаад цагаан ордонд ирж уулзсан тухай хоёлаа ярьсан да. За тэгвэл одоо Европын холбооны эсрэг мэдээлэл хийсэн. Юу хийсэн бэ гэхээр за ингэсэн анх бол Европын холбооны одоо тийм үү блокийн 27 орн нийтдээ 450 сая одоо хүн амтай энэ 27 орны эсрэг 20% татвар ногдуулж байна гэж мэдэгдсэн. За тэгвэл 7 сарын 8 хүртэл яг хоорондоо ингээ хилэлцээ ярилцээ. Тэгээ би нэг энэ болтол нэг 10% болгож буурууллаа гэд нэг тийм жаахан ингээд нэг тийм тал зассан Дональд Трамп. За ер нь л бид нэрээр тоглоод байгаа дөө. За бууруулах уу? Өсөхгүй гэл байнгын дарамтлаас яамаар юм яах юм гэж үгэлтэй. Цааш нь ярих юм уу яах юм. Харин тий. Тэгсэн чинь баасан гарагт болохоор яасан бэ гэсэн чинь за Европын холбооныхан үнэхээр энэ хилцээ ихтэй удаан юм байна. Тэгээ та нар чадахгүй бол би одоо та нарын тарифыг 50% болгож нэмнэ. Йоо би энийг уншчаад ингээд нэг чаддаг хүмүүс дээр нэг ангалцаа сууж байгаа гэж бүр яг бодсон шүү дээ. Тариф мэриф нэмдэггүй махин. Ахтаа үнэхээр хайртай мага л. За ах болохоор ч тэгээд байгаа биш зүгээр энэ гэхдээ амар тийм юу байгаас өнгөрөө гацтай бүр. Харин тий. За дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоё. Ariana Greenblatt гэдэг хайлт 20,000 хайлтаагаар Америк нэгдсэн улсад эргүүлж байна. За Ariana Greenblatt гэж сонсч байсан уу? Үгүй. Ariana-гийн л сонсч байсан. Тэгэхээр энэ бол тэр дуучин бол биш юм шүү гэж. За Ariana Greenblatt гэдэг юм юу юм бэ? Жүжигч юм байна. 17 настай юм бүсгүй. За ингээ харсан чи яг Ariana Greenblatt-ийн царай бол Selena Gomez-тэй их төстэй. Би бол яг царайгаар нэр ямар төстэй юм бэ гэж бодмоор юм царай байгаа. Манайхан харж байгаарай. За энэ хүн яагаад тренд рүү орж ирсэн шалтгаан нь цаана бас нэг хүн нуугдж байгаа. Нэг том хүн нуугдж байгаа. Энэ хүний цаана зургийг нөхчлөө за. Justin Bieber нуугдж байгаа. За яасан бэ гэхээр Ariana Greenblatt гэдэг насанд хүрээгүй охины доор нь Justin Bieber. За нөгөө хаалтар Justin Bieber I love you гэд пост комментэрсэн. Буюу би чамд хайртай гэд комментэрсэн. Ян ч одоо ууч гарсан байна. Бүсгүй доор уу? Зургийн доор. Instagram зургийн доор. За байж байгаа. Энд чинь насанд хүрээгүй нэгдүгээр хоёрдугаар Justin Bieber ч одоо ер нь бол их нэртэй шүү дээ тий. Гэр бүлтэй хүүхэдтэй. Тэгээ юу болоод байна те. За ингээл ерөөсөө хүмүүс сонирхоод байна шүү дээ. I love you гэж бүр ууртаа. За хүмүүс бол Justin Bieber-ыг одоо энэ одоо насанд хүрээгүй хүүхдийг уруудатлаа. Энэ бол буруу зүйл гэж янз янзаар ярьж байна. Нөгөө талаар яасан бэ гэхээр 5 сарын 23-нд сая Star-гийн тоглолт болсон. Star-гийн дуучинтай одоо юу тайзан дээр гарч ирэнгүүтээ Star-гийн гарыг нь үнсэн. Их чухал ингээл хамт дуулж яснаа гар марын үнсэлцэл бас ингэсэн өөрөөр хэлбэл их нэрээ жоох ингээ яагаад байна ингээд араан тавих гэх юм уу үл хүндэтгээд байна. Үл хүндэтгээд байна гэж хэлсэн. Түүний ихнэр Hailey Bieber саяхан Vogue сэтгүүл дээр гарсан. Тэгтэн Instagram хуудсан дээрээ Justin Bieber юу гэж хэлсэн бэхээр чи Vogue-д гарах тийм чадвар байхгүй чи тийм боломжгүй гарах хэрэггүй өдр гэж бичсэн байж таарч. За өөрөөр хэлбэл одоо өөрөөр хэлбэл энэ хоёрын одоо Hailey Bieber болон Justin Bieber хоёрын хоорондох харилцаа жоох юм эвгүй байна уу? Эсвэл хоорондоо юм харилцаа токсик байгаа нь гарч ирж гин үү гэл олон талаар харуулж байна л да. За яасан бэ гэхээр Hailey Bieber бол угийн баян айлын амар баян айлын охин юм билээ шүү дээ. За түүний Bieber-с өмнөх охин нь Baldwin. За энэ одоо Baldwin гэж одоо гайхамшигтай гэр бүлээ шүү дээ. Alec Baldwin, Stephen Baldwin за гэр бүлээрээ байдаг. За тэдний аав нөгөө Spartak гэдэг иргэн дээр ийм цорхот юм мэдгүй хонхорхотой юм. Би тэгэхээр Baldwin гэр бүлийг бол мэдээд байна бүгд. За гих мэтчлэн Baldwin гэр бүл бол Холливуудад маш том. За ийм одоо гэр бүлийн охин багаасаа эрхэлж хагаад гүүсээр байгаа Justin Bieber-ыг авч суусан гэж зарим хүмүүс ярьдаг. За тэр хоёр бол зүгээр нэг суухаагүй бүр өвчлөлтсөн байсан гэж ярьдаг те. Selena Gomez-ийг байнга дуурайна. Justin Bieber-ийн тухай байнга бичнэ. За ийм байж байгаад авч суусан. Одоо энэ хоёрын харилцаа юу болох вэ гэж харсан чинь одоо Hailey Bieber өөрөө Rhodes гэдэг нэртэй юм гоо сайхны сурчлагын бүтээгдэхүүн гаргаад нэлээд их мөнгө олоод байна. Өөрөөр хэлбэл эдний гэр бүлд хамгийн их мөнгө олж байгаа нь эхнэр нь болсон илүү том одоо төрийн одоо гэрийн тэргүүн гэж ярьдаг шүү дээ. Гэрийн өрхийн тэргүүн болцсон байгаа юм байна. гэж ярьж байгаа. За тэгж хүмүүс тайлбарлаж байна. Ягаад тэгэхээр Justin Bieber санаж нөө 2022 онд том Justice гэдэг том аялан тоглолт хийчихсэн шүү дээ. Тэр хэргийг санаж байна уу? Үгүй. Justice гэдэг аялан тоглолт хийчихэж хагаад $40 сая урьдчилгаа аваад Justin Bieber өвдсөн байна. Justin Bieber үрцэн $40 сая урьдчилгаа аваад. За тэгэнгүүтээ явцын дунд Justin Bieber-ийн нүүр нь ингээд унждаг тийм өвчин тусаад явцын дунд болцсон.
Одоо энэ аялын тоглолтод өргөжлүүлж чадахгүй тодорхойлсон. Ингээд Justin Bieber өрөнд орсон. Өрөнд ороод яасан бэ гэхээр энэ хүүхэнд сар болгон дуунуудаасаа татлан амлалтаасаа 5-аас 6 сая доллар олдог гэсэн юм байна. Тэр чинь хангалттай мөнгө сар болгон 5 сая доллар 6 сая доллар. Гэтэл Justin Bieber дэндүү үрлэгэн амьдардаг хүн юм байл да. Сүүл Coachella дээр найзуудаа л зүгээр дагуулал 300 мянган доллар тэрэндээ зарцуулсан гэл ерөөсө үржил явдаг тийм ерөөс санхүүгийн сахилга батхгүй Justin Bieber хамгийн гол өөрийнхөө амин чухал зуулах болох одоо бүх дуунуудын эрхийг зараа хийсэн. Зарцсан 200 сая доллар зарцсан. Ийхүүдээ. 22 онд зарцсан цаа. За ингээд одоо яагаад зарсан шалтгаан нь өрөнд орцсон. Ерөөсө бүх баахан газар өрн тавьсан, найз майзаасаа үр зээлсэн. Тэгээ өөрийнхөө менежерээсээ бас 26 4 сая өртөө гинэ. За тэр менежер нөгөө тэр аялын тоглолтын зохицуулж өгсөн тэр болгоныг тэр мэр болгоныг нь зохицуулж өгөөд дунд нь өрөнд ороо. За ингээд л ерөөс Justin Bieber асуудалтай байгаад 22 оноос хойш асуудалтай байгаа. За тэгээ 200 сая доллараар 200 сая долларт олчихсон шүү дээ. Тэгээд хангалттай санхүүгийн сахилга баттай байж чадахгүй байгаа. Ер нь л ингээд маш хэцүү байдалд байгаад яваад байгаа. За одоогоор Hailey Bieber буюу түүний эхнэр нь ууг нь дэмжиж байгаа. Гэхдээ байн байн юм хажаа чинь үүсүүлээд ажиглагдаад байгаа. За жишээ нь 17 настай охин дээр Instagram дээр чинь танаа нөхөр одоо жишээ нь тийм үйлдэл гаруулаас нэг тийм бата байхгүй л хата бодвол I love you гэж бичсэн байлоо. би чанд хайртай гэж бичсэн байвал тэр хүн маргааш энэ хөрсөн дээр явахгүй шүү дээ. За тэгээд ингээд одоо Justin Bieber болон түүнийг тойрсон хэрэгүүд Ariana Greenblatt гэдгийг хий ингээд хүмүүс хайгаад шуураад байгаа юм байна. Гэтэ ялч юу Селенатай нэгдүгээрт адилхан байна. Хоёрдугаарт би нөгөө чамаа ярьж байгаа үед миний мэдхийн зав миний сүулт ингээ харснаар Justin Bieber 400 сая долларыг хөрөнгөтэй харагдчихсан. Гэтэ би нилээн дээр шалгасан л та. Шалгасан биш уншчил таарсан. Тэнгүүт Justin Bieber те их хэмжээний мөнгөтэй хүн зав мөнгөн шахууглалаа сахилга батгүй байлаа гэхэд энэ хүн чинь тэр зохиосон дуулсан дууны роялти гэдэг юмнаас нэг насаараа хідэн үеэрээ идэх хөрөнгөтэй гэж бодоол энд айгуу 50-с усаас удсан чинь зарцсан гэдгийг сонсоод хөө энтэй мэдгүй магадгүй ингээд хэрвээ одоо яг энэ шар эвлүүдийн бичээд байгаачлан буцаад нөгөө арх тамхи мансууруулах бодисондоо орцсон бол 10 жилийн дараа магадгүй гудамжинд чавчиж магадгүй юм биш үү? Ямар ч тийм асуудалгүй болчихж байна л да. Ингэсэн байгаа юм. Justin Bieber нийтдээ дууныхаа роялтигоос 500 сая доллар олсон гэсэн тооцоо байдаг. Ер нь бол маш их хүн болсон. Гэхдээ 500 сая долларыг асуудалгүй шингээгээд өрөө дуусч чадчих байгаа байхгүй. Тэгээд тэр хамгийн сүүлч одоо амин зуулга болох 5 сар болгон 5 сая гэдэг чинь бүр хангалттай мөнгө шүү дээ. Энгийн амьдралаар амьдарч. Тэгэхэд энэ чинь хувийн онгоцоор нисэл ерөөсөө хамаг байсан гол одоо мөнгө олгочоо ингээд зараа хийсэн. Одоо ингээд их нэртэйгээ одоо ойр зүрийн тийм гутал чанагны хэрүүл хийгээд байгаа бол яагаад байгаа бол нэг иймэрхүү байдалд 17 настай охины одоо Instagram-д орно би чамд хайртай гэж пост хичээл явж байна да. Яг тэр комментныхаа доор педофил гэдэг үг яг комментарнаас ороод ирсэн билээ л дээ. Насны ялгаа байгаа л да. Bieber чинь 94 оных болов. Тийм. Энэ хоёр ч ойролцоо юм байна шүү дээ. 94 95 оных. Ирчүүд эмэгтэй хүнийг амжилт карьер өсгөх дурггүй байдаг нь үнэн билээ гэд. Харин тий эхнэрээ атархаад байгаа гэж одоо тайлбарлаад байгаа. Эхнэр нь илүү их амжилттай. Эго нь өвдөд байгаа юм шүү дээ. Эго нь өвдөд байгаа гэж тэгж тайлбарлаад байна хүмүүс. Зүг. Ёстой төсөөлөөчгүй би бүр энэ айгуу 50 сонсоол үзсэн шүү дээ. Чөлтөм саруул Justin Bieber үнэхээр маш хүнд байдалд орсон байгаа нь үний юм байна лээ гэсэн байна. За мэдээж нэгэн цаг үед бүр үнэхээр супер од дэлхийн од болсон байсан. Нэгэн од инхүү жоох хэцүү байхыг харж магадгүй юм шиг байна. Ямар харамсалтай юм бэ те? За дараагийн мэдээлэл рүүгээ оръё. Дараагийн мэдээлэл за Disney сувгаас гарч ирсэн одууд олон байдгаа. За Britney Spears, Justin Timberlake, Ryan Gosling өөр хин хэм блэ. За тэгвэл Demi Lovato гэж бас нэг охин байдгаа. Хөөхөн те. Бас нуу энтэй их адилхан. Selena Gomez-тэй гэж санаад ахгүй юу? Бас төстэй юу? Юу мэдгүй яг нөгөө нэг зүгийн гэх юм уу нэг юу болохоор бас төстэй байж магадгүй. За Demi Lovato гэдэг бүсгүй хувьд болохоор ер нь бол одоо дуучны карьер нь нэлээд сайн явсан. Энэ дундуур бас өөрийнх нь хувийн амьдрал нэлээд тогтворгүй нэмээд бас арх мансууруулах бодисонд нэлээд гүн орсон. За ороод ингээд албатан имчилгээ гэж байдаг. Албатан имчилгээнд бол нэлээд их орж исэн. За үүнийхээ дараа одоо эрүүл боллоо гэдгээ зарлж исэн гэх мэтчлэн нэг тийм алдартных нь ингээд замнал маш их инхэл тонголтой явж исэн. Энэ бүсгүй одоо нэг амьдралынхаа эцэст хайр дурлалаа олсон гэдэг ийм одоо мэдээлэл хийгээд одоо 18 сар өнгөрж байгаа юм уу да. Ягаад тэр сүү тавьсан. Сүү тавиад 18 сарын дараа одоо хурмаа их гээд хурмынхаа бэлтгэл одоо энэ барууныхан чинь кинон дээр гардаг штеп.
Хурмаа яг ингээ шууд манайхан шиг хийчдэггүй. Хурмынхаа өмнө нэг тийм бэлтгэл болгоол нэг өөрөөсөө алхаж үзээл оройн зоог мог бариад байдаг. Би кинон дээрээс харж байсан. Тэгвэл Деми Ловатогийн хурмын бэлтгэл ажил хийсэн тухай одоо оддны ховч үеийг мэдээлэгч TMC мэдээлээд нэмээд ингээ Деми Ловато гэдэг нэрээр тренд дээр орж ирээд байна л та. Яг одоо найруулах зургийг өгч гинөө. Тийм ээ. Бүх зүрийн хурмын бэлтгэл гэ одоо. Яа. Сүртэй байгаа зү. Сүртэй. Зүгээр л хурим биш. Тэгээд би түрүү ингээ харж илаа. За Деми Ловато ер нь бид нар ингээ сонсоод байдгаас шиг дуу нь ингээ миний санаанд байдгүй. Чи дууг нь мэдэж гинөө? Үгүй. Би мэдгүй нэг хэрэг мэдгүй. Хоёр адилхан сууж байна. Энэ жил 32 настай. За тэгээд Нью Мексико мужаас гаралтай энэ бүсгүй хувьд болохоор бүр 2002 онд болохоор юунд алдрын одоо ингэ нэг юу гэдэг карьераа эхэлсэн бэлээ. Анх одоо солонгосчууд дебют хийн гэж яриад байдаг шүү дээ. Тэр шиг ингэ Disney сугаас дебют хийгээд гарч ирээд за тэгээд хэд хэдэн цомог гаргасан. Цомгууд нь ер нь Billboard-д нэлээд дээгүүр орж исэн бол энэ удаад болохоор нэгэн дуун дээр хамтран ажиллаж исэн залуутайгаа дурлалцсан. За. Тийм. Тэгэхээр хин нэгэн баянд одоо затгалан хүн биш. Зүгээр одоо дуун дээр хамтран ажиллаж исэн Jordan Lutz гэдэг залуутайгаа одоо дууныхаа яг бичлэгийн үеэр танилцаа. За тэгээ би энэ дээр ингээд татагдаа, таалагдаа. Тэгээ явандаа үерхэд тэгээ энэ залуу нь ингээд 18 сарын өмнө гэрлэх санал тавиад одоо ингээд удахгүй хурмаа их гэж байгаа юм байна. За хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээ манай нэвтрүүлэгтээ уух тусам улам дурлна. Уснаас илүү шингэн нөхдөг эрүүл ундаа 100+ хамтран ажиллаж байна. За Сингапур улсын уснаас илүү шингэн нөхдөг эрдэстэй буюу электролиттэй, сахар багтай, газтай хэрнээ яс сэргэжүүлдэггүй кофенгүй эрүүл ундааг одоо санал болгож байна. Нэг газтай муумар санагдаад байдаг. Уухаар жаахан гин буруутай мэдрэмж төрөөд идэх хүмүүст бол бүр яг таарсан ундаа юм л та. За тэгэхээр изотоник гэдэг нь найрлагын дах дав сахарын хэмжээ нь яг хүний биений цусан дах дав сахартай ижил хэмжээтэйгээр бэлтгэдэг гэсэн үг. Бүр яг цусны хэмжээтэй яг ингэ тааруулаад бэлтгэжээр одоо шингэхдээ хүний бие шингэхдээ илүү хурдан шингэдэг. За ер нь бол усыг илүү хурдан шингүүлэх бас аргууд байдаг. Жишээ нөгөө гиз өвдөхөр хоросоол гэж хийдэг шүү дээ. Уудаг байсан шүү. Тэр чинь хурдан шингэн нөхөх гээд байгаа шиг яг ийм хурдан шингэн нөхөх зорилттой бүтээгдсэн ус байгаа. За заримдаа ус уухаар ерөөс цанга тайлагдаж өгдөг мэдрэмж байгаад байдаг. Та бүхэн мэдж байгаа. Тэр изотоник унд бол таны одоо цангааг маш хурдан тайлгана. Тэгсэн мөртөө эрүүл ундаа гэж байна тийм. Яг нь зарим нэг ингээд өдрүүдийн маргааш ерөөсөө нөгөө шингэн нөхөгддөггүй шүү дээ. Юу ч уус нөхөгдөггүй ингээд биеийн байдал жаахан арзгар бүрзгэр байгаад ах үед изотоник бол хөрөгчөнд байж ивэл шингэн хурдан нөхчин гэдэг чинь ерөөдөө тэр арзгар бүрзгэр байдал хурдан арилна л гэсэн үг шүү дээ тийм. За тэгэхээр изотоник 100+ ундааг та бүхэн одоо сүлжээ дэлгүүр, номин сүлжээ дэлгүүр CUG25 гэдэг бүх салбаруудаас авах боломжтой мөн Монсын бүх салбаруудаар худалдаалж байгаа юм байлээ шүү. 100+ Mongolia гэдээ хайх юм бол аль биесний Facebook пэйж нэгээ та бүхэн лайк дараа дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За би нэг нэмээд хэлээ те. Зөвхөн одоо ам цангасан үед ч юм уу эсвэл арзгар бүрзгэр үеэс гадна спортоор хичээлдэг хүмүүс бас их тохиромжтой. Яагаад тэгэхээр хөлсөөр эрдэсээ бид нар алдаад байдаг. Одоо их хөлрөө тийм үү гүүгээ ч юм уу гүйлтийн зам дээр за фитнест яваад одоо дасгал хийхэд хөлсөөрөө бид нар эрдэсээ алдаад энийгээ буцааж нөхгүй бол хүн тамир тэнхээгээ алдаад магадгүй тэг би энд өөр ингээд тийм одоо сөрөг талууд ажиглагдана. За тэгвэл хийжүүлээгүй төрөл нь B3, B6, B12 витаминтай болохоор фитнес болон дасгал хөдөлгөөн хийж байхдаа угаад маш хурдан ирч хүч сэргэн нэмээд эрдэс алдагдахгүй. Эрдэс алдагдахаас гадна тамирчдаас нөгөө шингэний хурдан өгөх нь бас чухал байдаг. За бас 100+ гэдэг хувилбар байгаа бол 100+ Active, 100+ Active Pro гэж байгаа. 100+ Active Pro бол псатай. За бэлтгэл хийдэг хүмүүс псаа уугаад бүр ингэ яг ингэ хард үнэхээр гоё болдог штэ. Хамаг булчин ингэ хангалсан байжгаад эвгүй ангууд псаа ууж гарч бүр ингэ маш гоё тавьж штэ. Одоо энэ юу гэх юм уу амины хүчлэх юм. За энэ хүнийг ингээд булчингийг амраадаг. Хүн өөрөө ингээд их ачаал авчгараа булчингаа амрааж чаддгүй л псаа уужиж амардаг. Тэгэхээр псаатай ундаа ер нь бол бас олдож өгдөггүй. Харин 100+ бол Active Pro псаатай. Тэгэхээр та бүхэн бэлтгэл хийдэг хүмүүст яг зориулагдсан юм ундаа байна. Манай нэвтрүүлэг 9 шидэн бүрдсэн ундаа шүү дээ. Манай нэвтрүүлэгтээ уснаас илүү шингэн нөхөн эрүүл ундаа 100+ хамтран ажиллаа баярлаа. Баярлаа. За одоо бэкс нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сэдэв бол ийм байна. It was just an accident гэдэг хайлт 20,000 хайлтаагаар Америк нэгдсэн улсад тэргүүлж байна. За энэ зөвхөн Америк нэгдсэн улс биш дэлхийн олон улсад тэргүүлж байгаа. Тэгэд энэ ямар учиртай юм гэхээр Каны наадамтай холбоотой. Бүгдээрээ Кан л байж байгаа юм. Сая
түрүүчийн hot topics-уудаар ярьжсэн Каны наадам яг одоо өрнөж байгаа 5 сарын 23-нд Каны наадам инхүү дууссан. Каны наадмын хамгийн нэр хүндтэй шагнал болох Алтан навч гэдэг шагналыг одоо энэ шагналыг It was just an accident буюу энэ зүгээр л тохиолдлоос юм азгүй явдлаас юм гэсэн нэртэй кино тэр төрүүлсэн юм байна. Алтан навчийг авсан. За тэгээд энэ кино ямар учиртай кино юм бэ гэдэг хүмүүс сонирхоод ингээд хайгаад байгаа юм билээ. За би өчигдөр бас үйл явдал нь юуны тухай гардгийг нь ерөнхийдөө сонирхож үзсэн. За Каны наадам бол илүү тийм худалдааны чиглэлийн биш, илүү уран бүтээл, илүү тийм урлаг суурьтай тийм кинонуудыг сонирхдаг хүмүүсийн үйл ямар кино вэ гэд сонирхчрахад үзээд байдаг тийм кино сонирхдаг бол за тэгээд энэ кино бол одоо хамаагүй ярьж болох байлгүй кино үзээгүй хүмүүс нь яриад гэж спойлер болчт юм болоо. Гайгүй ах уу нөгөө кино театруудаар л гарахгүй бол тэгээд зарим нь үзээч үгүй ч бид нар ч бас олж үзэж чадахгүйг нэг асуудал байна шүү дээ. Аха. За энэ кино яадаг вэ гэхээр Иранд болт үйл явдал нь болд юм байна. За тэгээд Иранд ажилладаг нэгэн залуу машины юм засварт ажиллаж хагаад нэг ингээ хүмүүс орж гараад одоо машин засуулаад ирж байгаа байхгүй нэг тосгонд. За энэ залуу урд нь юм улс төрийн асуудлаас болоод хоригдчихсэн залуу гайгүй тайван амьдрал хайх гал нэг захад Иранд очиод ажиллаж исэн чинь нэг үйлчлүүлэгч орж ирдэг. Нэлийн чинэлэг маяг юм. Нэг хүн Фархад гэдэг нэг залуу орж ирж байгаа. За энэ залуу гэсэн чинь өөрийг нь тагнуулын ажилтан байсан. Тэгээд өөрийг нь ирүүдэн шүүсэн хүн болж таардаг. Тэрийг нь таньждаг. Йоо за. Одоо ингээд яг ингээд тайван амьдрах гэсэн чинь л ингээд гэр бүлээ тижих гээл ингийн амьдрах гэсэн чинь нөгөө нэг аимшигтай. Яг юм тамалж исэн хүмүүс дахиад туурахаар ингээд хүний хамаг айц хүүц олон эвгүй байдалд орж байгаа шүү дээ. Энийг алчих уу яах уу гээл өөрөө өөртөө зөрчилдөж байгаа энэ болгоныг ингэж харуулдаг. Ядчих нөгөө Фархад гэдээ орж ирсэн өөрийг нь таниад байгаа мó танихгүй юм ерөөсөө мэддэгддэггүй. Одоо ингээд орж ирчээд ингээд нөгөөд нь дахин ингээд явцсан дунд чи тэрийг санаж нүг гээл хэлээл те би тэгсэн үү гээл ингээд үг шидээл өөрийг нь сануулах гал ингээд сануулах гэж оролдоод тэгснэ болио бол нэг ийм байдалтай хүний ийм ойлгомжгүй байдал хүний яг ингээд цаад мөн чанар ингээд харуулсан их сонирхолтой хийсэн нэлийн тийм юм стресстүүлсэн юм шиг тийм маягийн кино гинэ. За энэ киног хийсэн бүтээсэн хүн өөрийнхөө амьдрал дээр суурилж хийсэн гэж ярьд юм байна. За бодит талаас хэлсэн байх юм шүү дээ. За яг мэдээж хэрэг 100% бол бодит явдлаас биш гэхдээ санаа нь бол өөрөө энэ хариулагч нь энэ одоо юугаас одоо иймэрхүү төстэй байдлаар гаргасан Жафар Панахи гэдэг энэ хүн өөрөө хийсэн энэ бүтээл нь олон хүмүүсийн ярианы сэдв болоод сонирхлыг татаад байгаа гоё кино болсон гинэ. Би түрүүн чамаг нөгөө нэг It was just an accident гэхэр би дотроо энэ киноны нэр гэж би мэдээгүй. Юу утсан бэ гэхээр Каны ингээд яг наадмын үеэр кино театрт кино үзүүлсэн чинь тогн тасарсан тухай мэдээлэл явж исэн байхгүй юу. Тэгэхээр энэ тог тасарсныхаа нэг тийм гимтлээс юм а гэсэн нь л ингээд яваад байгаа юм болов уу гэж утсан чинь ялч ч тэр нэр хүндтэй том наадмын үеэр те театр дөрөв хүмүүс очих тог тасрах ямар амар мэдрэмжээ ёо. Би бол тэр төсөөлөд зохион байгуулагчдын хувьд бас лайхтар юм болсон бахтай гэл хагас бүтэн санаар уншсан санагдаж байна. За тэгээд Каны наадамтай холбоотой мэдээж хэрэг ойр орчимд нь янз янзын Каны наадамтай холбоотой дүүлэн шоугнууд болдог шүү дээ. Ямар нэгэн том болоход. За тэрний дараагийн нэг эзэн тодорчод байгаа. Каны наадам дээр явж байхдаа Aubrey Plaza гэдэг хайлт Америкийн нэгдсэн улс 20,000 хайлтаагаар энэ одоо гол төрүүлсэн киноноос дутхааргүй олон хайлтаа гарч ирээд байгаа. Тэгээд яасан бэ гэхээр Aubrey Plaza за нөгөө юунд тоглосон? Demi Moore-тай хийсэн тоглосон кино чи юу вэ? Ямар кино юм болоо? Demi Moore-ын саяхан нэг нэлийн хит болоод байсан кино. Санаж байна уу? Оо, бодис штэ. Бодис тий. Substance. Тий. Substance-ийн залуугийнхэн дүр дээр тоглодог нэг бүсгүй байдаг штэ. За тэр тасарсан бүсгүй харуулдаг штэ. Тэр кинон дээр бол тэр бүсгүйг янз янзаар харуулдаг. Энэ хоёр зураг авалтын үеэр хоорондоо ингээд нөө камерын хойно яж хат нэг нэгнийхээ бүхсийг ингээд бацж байгаа бичлэг нь интернетээр нэг харж байна. Ёо. За тэрийг манай хариулагч өгж байгаадгүй. Зүгээр энэ бол нэг тийм одоо хүмүүсийн сонирхлыг татаал хоёулаа энэ ч одоо дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчдээр яригадаад байгаа хоёр штэ. За Margaret Qualley гэдэг энэ одоо бүсгүй нь одоо Aubrey Plaza-гийн одоо яг энэ бичлэгийг хараад тийм байна. Найруулагч бичлэг нөгчлөө. За тэр цаадах нь хэлсэн байх шүү. Цаадах нь хэлсэн. Энэ хоёр зүгээр хөгжилтжил байгаа юм шиг үлдээ. Тэгээд айлгуудад ингэж байгаа. Тэгээд Aubrey Plaza гэдэг хүмүүс ямар хувц өмсөн яагаад ингэж одоо Margaret Qualley-г байж ядуулсан бэ гэд магадгүй байна. Гэхдээ энэ нэг тийм энгийн эхлэл биш ээ.
Тэр ингээл нэг тийм чээж нурууныхын тэндээс гар нь Ингэж явж байгаа гулсаараа доош гулсаараагаад өгцгөн дээр нь очино гэдэг чинь санаатаа үлдлээ. Ой ядаргаад тий. За ингээ Aubrey Plaza, Margaret Qualley хоёр бас ингээд хайлтыг тэргүүлээд байгаа юм байна. Ялч орчин цагийн одоо Америкийн Холливуд байгаа хамгийн одоо энэ би урлагийн хүн биш. Би одоо жүжигчнэр сураагүй. Тэгээ дотор гэж нэг юм яриад байдаг. За. Тэгээ энэ хоёрыг бол нөгөө дотортой гэж яригадаад байт юм блэ. Ягаад тэр нэг хитрхи коммершал биш. Коммершал биш нөгөө яг тэр сэтгэл зүйн тэр дотоод жүжигчл ч юм уу тэр талыгаа илүү сайн гаргах тал дээр илүү мэрэгсэн жүжигчд гэж ярьд юм бэлээ. Энэ нөгөө Margaret Qualley би тэр нөгөө Substance-ийг үзсэн л дээ зүгээр ингээ ховсточдөг жүжигч юм байл шүү дээ. Ямар учиртай мэдгүй бүр ингээд яг ингээд нэг юм ховсточдөг эсвэл царайндаа юм уу төрхөндөө байдаг юм уу маш онцгой жүжигч юм лээ тий. Margaret Qualley-гийн тэр юу бодсоос өмнө За. нэг ийм кино би одоо нэрийг санахгүй байна заяа. Netflix дээр гарсан ганц бие ээж одоо Америкт ер нь яг ингээд те хүүхэдтэй эмэгтэй боловсруулгүй ч юм эмэгтэйд амьдрал ямар хэцүү байдгийг үзүүлсэн нэг тийм айл очиод үйлчлэх чигээл нэг тийм хоногч газаргүй идэгч хоолгүй зовоод яваад байгаа нэг тийм 6 ангитай илүү 8 ангитай богино хэмжээний цуврал гараад тэр киног үзчихэд би дотроо юу гэж утсан гэж би Монгол зүгээр чаргадсан байл гэж утсан яг тэр киног үзчихэд. Тэгэхээр ингээд тиймэрхүү зовлон мовлонг бол өө энэ зүгээр үлгэн харуулж байгаа байхгүй юу? Ямар сандаа би энд өөрийнхөө жаргалыг мэдрээ сууж ийн гэхэр чинь. Оги эвгүй харагдаж байх ч нэ гэд сая одоо харин тийм аа хэлээд байгаа шиг энэ. Үнэхээр свифтэд цаанаас нь ихэлсэн гэж ядаргаатай хүнч зүгээр л байхгүй. Зя дараагийн мэдээлэл рүү орчих. Дараагийн мэдээлэл рүү оръё. За ингэсэн Японд одоо би яг юу Японы трендээс оруулж ирсэн энэ Aya Ogose гэдэг 34 настай бүсгүйтэй холбоотой мэдээлэл Японд сүүлийн үед маш их цацагдсан юм байна. За энэ бүсгүй бол одоо солонгосчууд болохоор mukbang гэж нэрлэдэг. За тэгээд дэлхийд даяар mukbang гэдэг үг нь өөрөө ч тарчлаа нөгөө асар их хэмжээний хоол дэлгэж тавьж байгаа. Идэж харуулад байдаг. Ингээд хоолны туршил өндөртэй. Тэгээд сайн чинь ингээд бодисын солилцоонд хурдан явагдах хүмүүсийн хийдэг тусгай төрлийн ажил гэх юм уу та. За тэгвэл Япончууд энэ одоо мукбангийг одоо хоолны одоо тулаанчид гэж нэрлэдэг юм байна. За. Файтерууд заяа. Хоолтой тэмцэлдэгчд. За тэгвэл Aya Ogose гэдэг энэ 34 настай бүсгүйн хувьд өөрөө бол үнэхээр одоо энэгээр алтартай юм байна л да. Одоо food fighter гэдгээр явдаг. Gift чиг масар их идэх хэрнээ жин нь багсаад за чи бод одоо метр 50 гаруй сантиметр 50 см өндөргөө хойлоо бодчихъя заяа. За тэгээд өдөрт 24,000 ккал хоол иддэг заяа. Асар их штэ. 24,000. За. За ингээд эмэгтэй хүн хэрвээ жин хасах гэж байгаа бол та өдөрт 1800 ккал хоол идэх штэ. За тэгээд хэвийн хүн бол 3,000-аас 4,000 ч үлөө ингэж иддэг гэд энэ хүн 24,000-ыг идэх хэрнээ килограмм нь 32 кг. Биеийн жин тэгээ ерөөсөө идэд таргалзах юм уу? Тэгээд биеийн жин 32 байх үедээ бол ингээл ингээл л байсан. Хоолоо идэлсэн энүүгээрээ танигдсан одоо сошиал дээр ч юм уу од болцсон энэ бүсгүй сүүлийн жил ингээ үеуд жин бүр буураад 28.8 кг болсон юм байна л та. Идээд байгаа мөртлөө юу? Тэгж их нүдэн дээр нь идээд байгаа мөртлөө. За тэгээ японочууд ингээд өөрсдөө шүүгсэн. Яагаад ингээд тураад байгаа юм бэ? Магадгүй энэ ингээд нөгөө жингээ оруулдаг тусгай өөрсдийнх нь ингээд яг энэ food fighter буюу одоо энэ хоолны тулаанчдын ингээд өөрсдийнхөө биеийнхаа жингийн ч юм уу мэдээлэл оруулдаг тийм одоо MMA шиг тийм сайт байд юм байна л та. Энэ дээр эхлээд 32 кг жинтэй байсан бол явцын дунд 28.8 гээд маш богинохон хугацааны дотор жин насагдсан. За яг хуу энгийн хүн 3-4 кг насахад бол өөр тийм үү? Тэгсэн чинь 32-оос 28.8 болгонд ч одоо 15% алдсан байсан үг. Ясарс шахуу болно гэсэн үг үстэй чинь насар турхаа болоод за найрлах зураг нөхцөн байгаа зүгээр. За ингэсэн чинь энэ бүсгүй яагаад турчуу ер нь яг юу болоод байгаа маа ингээл нөө японочууд нь хайгаад байсан чинь одоо бүсгүй ингээд өөрийн зүгээс албан ёсны мэдээллийг анх удаа хийсэн юм байна. Хийсэн чинь зайлшгүй хөөх юм нь ээж нь ковидын үеэр одоо 4-р шатны хорт тавдартай гэдэг нь онцлогдоод тэгээ ээж нь одоо гэртээ бие нь муу эмчлэгдэх боломжгүй гээд за хоолны туршилгүй болоод ээжигээ харахаар ингээд сэтгэл нь шаналаад тэгээд нөгөө өөрөө болохоор нөө хоол идэж мөнгө олдог болцсон болохоор хоолоо идэхгүй байж болдгоо. За тэгээ ээж нь ингээд гэртээ хоолгүй байгаадаа ч гэдэг юм уу тиймэрхүү одоо ер нь хоол иддэг хамаагүй хүний их хүн өвдгөр чинь ямар ч хүний сэтгэл өвдөн штэ. Тэгээ яг энэ ингээд сэтгэлийн шаналгаар ингээд өөрийнх нь жинт нөлөөсөн. Тэгээ ер нь бол миний сэтгэл зүйд маш их нөлөөсөн. Явандаа бол би мөнгө чухал гэсэн гэр бүл илүү чухал гэдгийг ойлгоод одоо ер нь энгийн ажил хийгээд одоо хоолны энэ тулаанч байха болно гэдэг ийм бодол хүртэл надад төрж ирсэн. Тэгээд
жим маань ингээд буурах үеэр хүмүүс дотор маш их дайрчсан. Энэ болгонд би ингээд хариу ингээд мэдээлэл хийж байгаагүй. Гэхдээ энэ удаад би нэг хариу мэдээлэл хий гэж бодсон юм аа гэд ийм мэдээлэл хийсэн маань. Өөрөө болохоор одоо 103 мянган subscriberтай ийм одоо юу гэмдэ хоолны хиддэг Инфлюенсер тий. инфлюенсер бүсгүүл юм байна. Гэхдээ би бас сайн ойлгосон зүгээр сэтгэл санаагаар унаад ерөөс таргалахгүй дураад байгаа юм уу? Харин тийм гин. Хоол идээд байгаа мөртлөө. Идээд байгаа хэрнээ тураад байна тэгэхээр сэтгэл санаас л Тийм нэг тийм байх, тийм. сэтгэл санаатай болж байгаа. За тэнийг юм ярьчлаа. Энэ үрээд манай нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай нэвтрүүлэгтээ дайгдах амархан боллоо өрөө те Qgo хамтран ажиллаа. За мөн уух тусам улам дурлан уснаас илүү шингэн нөхөн эрүүл ундаа 100%-аас хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжин дүд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. баярлалаа.